Монголчуудын Эмжил радио 88-ны уралдаан дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амраа мулаан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгаа их суурайтаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 28-ны даваа гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Гүсгийн юм дуурлаа цацаг тавиач. За би дуургаж байгаа шүү гата. Юу вэ? Мод нүдж байгаа юм шиг л байна. Наач нь айгуу гоё дуурдаг бөмбөр яа. Ширээ мэрэг юм. Бараг л тэгж байгаа юм шиг болчихлоо. За студид хөтлөгч Номо Мөгийн Анжгаа гэрлээ. За найруулагчаар Гамболдын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар UBS Холлец нүү хүргээд үгийг суурайтаагаар за мөн дижитал зээлийн үйлчилгээг нүд өрмөхийн зур Simple хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв туулын ирэг дээрх яана. За ингэнэ манайхаа Тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг шиг юм уу? Тийм, туулын ирэг дээр 2 4 7 нэвтрүүлгийг хөгжилтэйгээр хийх нь шүү дээ. За, эхний асуулт бүгд өөртөө сонин содон хөгжилтэй гадаад нэр өгье. Номын цэцгээ. Үгүй одоо Анжгаас хэлэх юм байна. Анжгаа. Шинэ зүдэд ороод. Анжел. Энжил гэдэг юм уу? Анжел. За, Анжел хоёр адилхан л авах л та тий. Номи. За. Анжела. Мөнжил. Чи бүр мөндөр гэж чаачтай амар штэ. Сарууны мөндөр. Заавал тэгэх гээд байгаа бол одоо мөнжил. Хөөе, их хүслэн гэдэг хүн өөрийгөө чи юу гэдэг юм бэлээ? Би тэгвэл Мино гэчихэл та. Мина. Мина. За болж гинөө. За Анжел чи Майкл болцсон дээр юм ба штэ. Эмэрхэлсэн. Гэрлээ чи гэнжил болохгүй мó. Үгүй өөрийнхөө нэртэй ерөөсөө огт хамааралгүй бүгдээрээ л жилээр дуусъя л та. Үгүй. Анжил, мөнжил, гэнжил. Үгүй Номи, Мина хоёр ч онгой ягаас тэ тий. Номи чи амар гөгшүүний нэр штэ. Үгүй. Номи яг гөгшүүний. Номи чи бүр амар гөгшүүний нэр. Бүр хоёр бие. Номисоо жигнээс амар уу. Наоми Кэмпбел гээд нэрнгээсээ Наоми Кэмпбел ч нь бол Майкл Джексны үе юм шүү дээ. Наоми ч хоёр биертэй юм гөгшүүн. За тэр чинь бол Наоми гэдэг юм шүү. Би бол Номи гэдэг байгаа шүү дээ. Номи ч амар гой туранхай амар гой харагдаж байна. За. Би өөрөөдөө турцсан л та. Би актер занхаасан юм харагдаж байна. Гай гоё. Чи бити ингэж мингээд налаад ингээ гой цэгсүү. За. За гоё. Яг болон сууж байгаа юм шиг. Ер нь хаач болон сууж ин дөө. Тэр авцаа чаавас тий. Сайн бай цаануу одоо л таарж шээ. Номи. За Анжи ч угаасаа Анжи штий Анжи нэрээрээ яваа. Гэрлэгч Анжил байхгүй юу? Анжел. За Анжел Номи Чамаг хин гэлээ мөнжил. Шал тэрийг өдөө нэртэй. Тийш та шал өдөө. Сая сүүл чи. Нөө нэг жигмэд тогмод хоёр гэдэг шиг нэртэй. Тэгэхээр анжгаахыг чи айгуу гоё чи ингээ англиар энжил гэдэг чи. Номи эндээс Анжил гэх өтгөө. Манай энжил дуудаад ах. Салхитын дууддаг нэрэлтэй. Тий харин тий. Амар гоё энжил гэдэг ах чи. Хоёр ингэчүүл яа гэм бэ? Анжи, Мөнжи тэгээ битээр Наоми, Мина хоёр болчих л доо. За. Догроо. Харин тий. Мина ч гоё бол чинь Наоми ч гөгшин имэгийн нэр штэ. За яа тий. Гөгшин имэ. Өөрийнхөө нэр нь Мөнжил байж бүр. Өөрийнхөө нэрийг хэлээч та. Мөөжиг алхаатай гэдэг шиг л юм боллоо. Мөөжиг алхаатай. Мөнжил штэ. Ийм хөдөөнөр угаасаа цээжлэгдэхгүй байна. Йоо, за нэрнүүдээ тохирсон уу? Тохирлоо. Анжи, Наоми, Мөнжи, Мина. Гоё нэ. Аюу хой сонсож сонсолтой. За тэгвэл дараагийн асуулт нь шүү дээ тий. Амар тэс хүндэл нэртэй. Йоо, угаасаа харин хидэд очиж тест нэрнүүд өгдөг юм байна. Мега бол одоо Мина болгосон тий. Йоо, за тэгвэл чи уг Гена бол Гена матро. Гена гэ. Гена ч уг нь гоё нэр шүү тий. Штэ. Үгүй би энэ хоёр угаасаа ингэж нөгөө хөөргөж яваад болох ч. Манай би бас Гена өвөө гэдэг юм жижиг өвөө тэндэг шүү. Яа, ийм л нэр байгаа.
ген олчих юм уу? Намайг Мина гэдэг. Мина. Оо, Мино юм уу? Мина гэдэг. Мина. Номи. гэдэг. Тоошин дээр танилцъя. Номи мэ. Юу инээ вэ? Анжил өвөө гэдэг үл ямар Номи одоо өөрийгөө танилцуулна. Номи штэ би. Оо ямар 40-оос дээш насах ингэ нэр цээжлэхгүй маа ямар хэцүү юм бэ ёо. Номи. За өөрийгөө танилцуул. За энэ номи юм бэ. Анжгаа харан тий. Та Анжил юм уу? Анжил юм уу? Ёо. Чирээс номын таныг Анжил гэдэг штэ. Наадмууч албард гэж байгаа. Хөөе. Анжи Монжи хоёр дээрээ тохироогүй. Харин ингэ 40-оос дээш нь ингэ тийм юм уу хаашаа юм бэ? Ядраач юм бэ? Анжи Монжи хоёр чи Монгол нэр гэдэг Би штэ. Мина байна. Чи өөрөө хамгийн даг нэрийг авчаад. Гэнаа бодлоор бодлоо. Харин тий. Тэгсэн үртлөө манай хоёрыг бодлоор Анжи Монжи гэд. За. Жигмэд тогмод хоёр шиг юм нэрийг өгчөөд байгаа. Angel, Номи чамайг ингэ нэ. Монжил. Тэгсэн чи чинийх жигмэд тогмод шиг сонсож байна. Нөгөө зөв ил үсэг байгаа байхгүй л байгаа байхгүй юу? Монжи эсвэл Монжил. За Ядаж ингэж Монжил нэг гоё юм байна. Монжи байж гад Монжил болохоор ядаж аим гэдэг болж байгаа юм. За Монжил. Окей. За Номи өөрийгөө танилцуулаарай. Одоо ингээл нэг хөгжмийн аваад тэнцэрэг хоёр талаа үсмээсээ тий. Тэгээ чи юу сонирхтын яадын яаж ирчүүдийг өргөдөхин яасан ийсэн гэд. За яриарай. Би багаасаа гадаад төссөн. За. Монгол саяхан ирсэн. Гадаадд гэж хааны. Ирэн. Хич гадаад хич хаана гэж асуудгүй шүү. Гадаадд гэдэг тийм тэнэг ерөнхий байдаг шүү дээ. Энд чинь Канадаас бол Канадад, Солонгос Үгүй. Берлин бол Берлин гэж. Ирэний өвөр Монгол дом сургууль сурж байгаа гэсэн юм чи тээ. Гадаад гэж хэлсэн дээ шүү дээ. Ирэн гэж байгаараа. Хич гадаад хич Тийм хаана шүү гэж дээ. асуухгүй шүү дээ. Ер нь бол тий би багаасаа гадаад саяхан л Монголд орж ирсэн. Миний хочийг зөөгчөө гэдэг. яхлаараа цогч байдгийг. Гурван хэлтэй гэсэн чинь. Ямар гурван хэлтэй гэсэн? Монгол бураад өвөр Монгол гурван хэлтэй. Йоо. За. Тэр чимээгүй сонслоо. Тоор ч одоо энэ бүсгүүдэд танилцах залуучууд өстэй мангар машин танилцах хүнээс сайн сонсоож анхааралтай. За. Хөгшин нэртэй. Тэр Angel Menjlийг бодох гайгүй. Йоо. За тэгээд Ирэнээс ирэнгуута Номи гэж залуу нэр авсан юм. Айгуул нааша богонд явж байхдаа. Ирэний нөгөө таксинд замын үдий таксинд явж байхдаа тэрийг хамаагүй. Ер нь бол гадаадд өссөн. За юу. За. Тий. Тэгээд одоо ингээд багаасаа гэхдээ би монгол хэлээ ерөөсөө ягаагүй мартаагүй. Багаасаа ингээд нөгөө монгол гадаад хоёр хэллийг хослуулж өссөн. Тий. Ямар гадаад хэлээ? Чи дэвтэртэй лөө. Чи өнөр дэлгүй. Тэгээ усан сэлэг хоббитэй. За. Хинч үнэн гэдэг нь батлахгүй сте тий. За тэгээд Гэтэ тулын ирэг дээр сэлэн штэ чамаа. Тэстэй. Яг их болсгоо. Нөгөө нэг Angel живээд байдаг. би юм хүндгүй аваач үзээгүй. Наад чи гараараа тулаад нэг хэсэг ингэ явж байгаа л та. Йоо. Яг сэлж байгаа юм шиг. За тэгээд энэ туулын эргээс гоё хостой болно гэж бодож байгаа. За баярлалаа. За, Монжил өөрийгөө танилцуулаарай. Би баруун төссөн. Тэг хогор баруун чи би. Одоо ч би баруун тавьчихсан хүн шүү Та дээ. чинь зүүн төрсөн биз дээ. Юу? Зүүн төрсөн шүү дээ. Би үл яач бүр баруун сурж байгаа тэгээд ээж аваа намайг хоошо дум сургуулаа төгсгөө хоошо сургуулаа төгс. Хоёр газар сурч төгссөн. Яа. Тэрээсээ хол амар хэцүү байсан. Баруун хойшоо. Баруун нь яасан За. баян. Баруун дөрж өсөө тэгээд хойно сургууль төгсөөд ирсэн. Их сургуулаа бас хойд төгссөн. Үгүй шүү дээ. Их сургуулаа. Тэгээд би эх орон хүн болохоор яг их сургуулаа эх орондоо төгсөе гэж бодоод. Тэгээ баруун баг сургуулаа төгсөөд хойно ах сургуулаа төгссөн. Тэгээ Монголдо их сургуулаа төгсөхгүй болохгүй. Монголоор ч чадхаа болсон байсан. Ууг нь бас нэг
Челсигийн активд байсан гээ. Челсигийн активд их сурсан. Тэгээ жаа маань Хурж ирээд би тамир. Монголоо алдаад байна гээ. Тэгээд Монголд ирчээ сургууль төгссөн. Эх орондоо хайртай. За Мина Angel 2 энэ хамтралж танилцуулсны дараа танилцуулсан шүү дээ. Окей. Oh yeah. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. За манай найруулагч санал асуулгаар болсон байна. Дөрвөн хөтлөгчийн хин нь ялагч болох вэ? За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. Аад нь Номи буюу Номин, Бэд нь Мөнжил буюу Мөөги, Вэд нь Гэрлэ буюу Мина. Мина буюу Гэрла. Анжга буюу Angel. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дижитал зэлийн үйлчлэгийг нүд эрмхийн зур Simple хамтран ажиллаж байгаа. За энэ чинь 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг ерөөсөө нүд эрмхийн зур авнаа гэдэг байгаа. Тийм тэгээ хамгийн гол нь ихтэй бас application Simple гэдэг application байдаг. Энэ application татцсан байх хэрэгтэй шүү. Тэг ер нь би яг энэ татах үйл явцыг та бүхэнд заагаад өгч их хэцүү шүү. За хэцүү ч юм байхгүй л дээ яг үүндээ бол юун дээр ороод нэг Play Store руугаа ороод Simple гэд бичингүүд аппликейшн гараад ирнэ. Тэрийг датаа суулгах чинь тэгээд суугаад инсталл хийгээд дуусангууд open гэн тэнгууд open дээр нь дарангууд дөрөв гэл нэгч. За тэгээд нэг юм бүдэг зэлийн дижитал зээлийн эрхээ харнаа. Тэнгууд чинь танд тэдэн төгрөгийн зээлийг бол одоо ямар ч барьцаагүйгээр шууд өгөхөд бэлэн байна гэсэн байна. Та тэгээд эхлээд нэг юм нэг аль нэг салбар дээр нь очиод нэг удаа л гэрээ байгуулна. За тэрнээс хойш бол та дуртай үедээ төлөөл дуусчаад дахиад зээл аваад ингээ яваад болцоод. Юу яах юм бэ? Нийгмийн татгалт төлдгүү бол бас зээл авах үйлчилгээ байж болтго юм байна. За. Тий, эднийх юм микро зээл гэж байдаг гинэ. Нийгмийн татгалт төлдгүү хүмүүс зориулаад. Тэг магадгүй зөв яг аль биесээр нийгмийн татгалт төлдгүү болвол 6 сарын дансны хуулга оруулах юм байна. Энэ Simple app руу. Тэгээд 6 сарын чинь дансны хуулгыг харж хагаад 2 сая хүртэл ийм зээлийн ирэх гарч ирдэг гэж. Жишээлбэл хуваараа бизнес эрхэлдэг ч юм уу нөөний жоохон тогтмол биш орлоготой нийгмийн татгалаа төлдгөө хүн байх юм бол 2 сая хүртэлх хэрэглээний зээлийг бол авчих юм биш үү? Тий, одоо чинь Номи шиг ирээд цайны газарт ажиллаж исэн хүмүүс бол яг гоё тэр юуныхаа цалингийнхаа юуг оруулаад болоо нийгмийн татгалт төлөхгүй ч гэсэн дээ. Тэг өдөр болгон 150 яан авч ирсэн. Би нэстэ тий би нийгмийн татгалт төлдөг аахгүй юу? Тэгээд надад хамгийн анх Simple-с 5 сая төгрөгийн зээл гарч ирсэн. Тэгээд дараа нь зээлээ төлсөний дараа 10 сая болсон. Тэгээ хамгийн сүүлний би ярьж 29 сая гарсан гэж тий. Энэ болохоор одоо яг 30 хүртэлх сая угаас та бараг тултал авсан юм биш тий. 100,000-аас 30 сая төгрөг хүртэл дижитал зээл гарна шүү манайхаа. За тэгэхээр та байгаа газараасаа гар утсаа ашиглаад ерөөсөө онлайнаар бас гэрээ байгуулж болно. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 1828 гэдэг утаснаас аваарай. 1828. За Simple гэж бичээд нэг Facebook руу ороод үзчихээрэй. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дижитал зээлийн үйлчлэгийг нүд эрмхийн зур Simple хамтран ажиллаж байна. Баярлалаа. За яана нэвтрүүлэг туулын эрэг дээрх 247-оор үргэлжилж байна. За сайн байцгаана уу? Намайг Мина гэдэг. Би бол Монголд төрж өссөн. Монголд төрж өссөн. Тэгээд Монголдо боловсрал эзэмсэн. Тэгээд жирийн нэгэн юм Монгол эмэгтэй байна. Монголын бүтээгдэхүүн байж яагаад Мина гэдэг нэр авсан юм бэ? Би Солонгос кино их үздэг. Солонгос кинонд жинхэнэ Мина гэдэг нэр бэдгүй ш. Байдаг. Байт юм аа. Байт юм. За тэгээд ер нь бол би яг энэ тэнгисийн эрэг бишээ туулын эрэг 247-д оролцсноороо ингээд өөрийнхөө бас хайртай залууг олъё гэсэн чинхүү хүсэл эрмэлзэлтэй оролцож байна. Та ер нь ихэс төрхтөл ийм гоо төрсөн юм уу? За та өөрийгөө танилцуул. Энэ чинь асуулт нь. За би яг та би ч баг энэ Японы наахан тал төрсөн шүү дээ. Ер нь бол зүүнд төрсөн. Тэгээд одоо бол баруунд амьдарч байгаа. Тэгээ одоо баруунд амьдарч байгаа. Манай 21 ч нь бол баруунд л орно шүү дээ. Ер нь бол тий баруунд яг ингээд доктор сурчлалтад амьдарч байгаа. Австрали, Шотланд, Бангладеш гэдэг ийм газруудаар явж сурсан. Ер нь бол өндөр боловсралтай л доо тий. Тэгээ өндөр боловсралтай тэгээд Пинтамер спортоор хичээлдэг. Их хичээлдэг. Дартс. Тийм покер, мушиг гэдэг бас спортоор нэлээд хичээлдэг. Тийм байгаа. Тэгээд энэчнээс бас нөө хамгийн гол нь нэг гоо сайхан биеийн галбираараа л илүү төлхөө хүмүүсийг татна гэж бодож байгаа.
Яа. Ер нь ямар одоо гэдэг юм боловсролын ялгаатай хүмүүс ороод ирээ те ирчүүд наяг болоо. Харин тий. Эмэгтэйчүүд нэг нь Монголынх нэг нь Ирэнийх ороод ирсэн. Нэг тийм сонирхол ингээд ерөөсөө ихний шатн дээрээ буртчих. Тий. Гэхдээ яг уу. Тий боловсрол баг ч гэсэн говц гислэн байвал те бас. Тийм ээ. Дараагийн удаа яаж те юу юм бэ шүү. Номын муунжил хоёр ингээ байраа солилцсуумаар юм бэ шүү. За юу. Тэгжээж бид нар нөгөө хуучин зөв байрлалд авах юм байна. За. Окей. За дараагийн асуулт руу орлоо шүү. Манайха би ер нь ингээд амар гоё ментор модераторал ингээ хийж юмрах юм бас оролцогч болчихмаа. За. Мөнжил угнаасаа тийм дэлгэж хардаг газар очиж суудсан байна. Харин штэ. Хардггүй байсан юм байж. Ядаргаатай тий. За. За одоо мөнжил Өтөө нэрээ өтөө нэрээ. За мэдээж эсрэг хүүснээ сонгоно. Яг гэвэл та нэвтрүүлгийн дөрмийн дагуу хэнийг сонгох вэ? Яагаад? За тийм. Би тайранд би албаар ингээд угаасаа баруунд ч амьдралаа, хойнд сурч төгслөө. Тэгээд Монгол нэр авсан юм чинь. Мөнжил гээд Монгол нэр авсан юм чинь. Монголоос гараагүй. Гэхдээ юу яа юу? Солонгос нэртэй хүүхнийг сонгоё доо. Нин дагаад уу? Тий нөгөө нэг ирээд ажиллаж исэн эмэгтэй ч бас яаж ч юм бэ. За. Хөө чи гадаад явж гадууш өөний баг хийсэн юм байгаа юм. Би одоо тэгэл гадаад 7 жил амьдэрсэн хүүхнийг сонгохоос Ара юу гэнэ дараа найруулагч зураг амар дургу. Тэгээд сонгохоос одоо ирээд амьдсан юм шүү дээ. одоо энэ да одоо янз дургу сонголоо. Уусаа ирчүүд маань сонголтоо хийж шиг боллоо. Тэгээд муунжил намайг сонгосон байна. Би ч гэсэн бас адилхан сонгож байна. Номи Би муунжил дээрээс. оо шаврын хаалтаа. Чамаг хардист гоч сонгосон байгаа. айгуу сонирхолтой болж байна. Муунжил маань ингээд хоёр хүсгүүд хоёлаа өрсөлдөнө, үзэлцснээ, алцснаа. За би ч баг үзэгч. Дараа үзэгч болоод таа тэгээд. Гэтэ ингээд энэ жил ингээ хасагдчихж байгаа гэсэн үг биш шүү дээ. Тийм. Та бас ингээд хайр дурлалынхаа төлөө ингээд тэмцэх ёстой. Тэгин. Би бол нөгөө нэг муунжил намайг сонгоцсон учраас бол өөртөө айгүй Би ихтгэлтэй байна. гэтээ эхний ээлжийн зур муунжлыг ямар хүн гэдгийг мэдэхгүй зүгээр сонгочихж байгаа байхгүй. Гэтэ та ингээд танилцаад үзсэн чи таалагдахгүй ч байх юм билүү хэн мэдхий. Хоёулаа ингээд те болцоол үзье те яг нөө. Болцоод ягоор угаасаа айнаа Та ингээд та энэ номыг шууд ингээд анжил гэж байгаа утаа тань. Барбиста Дуудлага хүртэл ямар ч сонгодгүй одоо тижээс хөрх юм. Гэхдээ Монголд амьдарч ирсэн ч гэсэн амар тийм минь болоход анжил гэдэг эндээ шууд анжил. харж наад чинь анжуу гэдэг юм. Шууд хомбуктер гэж байгаа шиг байгаа тийм. Йоо. Хонтеатр гэдэг шиг ярьж байгаа. Тий, тэгэхээр тэр номыг бол намайг айгуул миний мөөжгийг бол шууд юу гэх юм чинь байгаа мэдэхгүй байна. За одоо ингээд залуучууд маань, хосууд маань нэг нэгнээ сонгочлоо. Одоо өөрийнхөө давуу талуудыг нэрлэж бусдаасаа ялгарх нь байна. Энэ асуулт над дээр иржээ. Минь байна. Хөрх минь байна. Зөвхөн Монголдоо минь байна. Би бол маш өөртөө итгэлтэй эмэгтэй. Тийм ч учраас өөрийн болгоно гэж бодож байгаа залуугаа бол өөрийн болгож иж сална. Муунжил. Итгэл маань ингэр дээрээ байдаг. Үнэ? Yep. Би том сэтгэлтэй. Сэтгэл томтой. Зэвсгээ цээжин дээрээ барай явдаг байгаа. Зэвсгээ. Ерөөсө гэртээ хадгалдаг уу байга авч явдаг. Амар. За ингээд өргөжлүүлээд өөрсдийнхөө давуу талуудыг нэрлэж бусдаасаа ялгарыг. За би урлаг спорт сурлагын өндөр амжилтыг гаргадаг гэдгээрээ бол их ялгардаг л да. Урлагтал дээрээ ч бас давгүй. Би ер нь бол одоо туулын урсгал шөндөө намаахан гэдэг дуулаад өгөхөө. Яа за юухгүй зүгээр. Та чи барууны хүстэй. Ямар амар хэрэг Би вэ? яг номыг зориулаад сая чийжилсэн юм л да. Хөдөөний хүн болохоор бас дуртай байж магадгүй гэж Та бодоод. зүүн мөн баруун гэдэг Ой хаагүй. харин би чамд зориулж чийжилсэн. За. Тий. Номын амар голонгүй байна тий. Зүүн мөн баруун гэх юм уу?
Нөгөөд нь одлоо үнж англид бол туулын орсон шүндөөс. Өө чи туулын ирэг дээр 2 4 7 штэ энэ. Ерөөс яг ингээд студ юу л нэвтрүүлэгт зориулж байгаа. Одоо юу яадаг штэ ингээ угаасаа урлагийн үзлэг зохион байгуулдаг. За. Тэгээ. Ааха. Тэгээ өөр давуу тал байна уу тодтогч? Өөр давуу тал одоо жоохон мөнгөтэй дөө. Номи шууд ингэж номи сая ингэжсэн штэ. Ингэжсэн. Мөнгөтэй дөө гэсэн чи. Тий нэр яг ч ирээнийх гэдэг мэдчихэж байгаа. Тий. Мөнгөгүй зүгээр сорцгаад байна. Тэгээд харлаа ш сая. Нөө мөөжигээ явжсэн төгөр чинь. Энэ залуугийн нэр хэн блэ? Юу лээ энэ ч лээ шүү. За номи. Номи давуу талаа танилцуу тий. За би бол залуухан. Тэгээд болоо. Өөр ярих байхгүй. Ямар аяг тавсаа угаад гэлтэй биш юм чинь. Сайн нөгөө номи залуухан гэлээ. Надад туршлага байгаа. За. Өрсөлдөгчөө зүгээр өстө нам хийж ин тэ. Би ч гэсэн залуу байсан. Таны өнгөрцөн шүү. Нөгөө одоо хоёр өрсөлдөгч. Тэгээ ингэдэж штэ. Кадр солигдоод ингээд сэтгэлдлүүдээ ярьдэн штэ. Тэгээ чи явж штэ. За. Штэ өстө нэр. Маргааш нь хоёр эмэгтэй гарахгүй наацсан те. Цаатал ингээд сүүдрээс яриад нас. Энэ хоёр яа гарахгүй. Шилмэл цацгаач. Хоёр үеийг маачаасан. Юу яавал харин энэ хоёр ингээ нөгөө алалцвал би бол тий номыг дэмжинэ. Номыг бол ирээн төлөв үнхээр зовсон сурсан. Хүн рүү тий яаж ингээд 4 5 тэрвэрч явж байгаа яаж хүн рүү шилжих вэ мэдгүй. Тий минь бол номыг бол нэрэ зодуулаад бултад сурсан. Минь гэхдээ сэтгэл сайтай штэ. Сэтгэл том сэтгэлтэй хүн гэдэг чинь бас тийм үстэй бас уг нь бас томороо даарсан. Гэтэ боксер хичээлж байхдаа бултчаас маш сайн сурсан. Томороо дээрлэх байлгүй дээ. Чи зүгээр ингээ барьчихад наадах мөн гар нь хөрөхгүй үстэй. Би тэр зодгоод барьчихгүй. Чаддаггүй байгаа шүү. Ном юу бол тэр чинь ойрын зайд бариулахгүй штэ. Би нэг холын цайнаас Ботж ороо самбарчаад буцаж гараад амар чулуу шидэж штэ. нууц ирдэмээ задлахгүй. За мөн жил өөрийнхөө давуу талыг танилцуулсны дараа хамтран ажиллахыг танилцуулмаар За тэгмээр байна. За тий яг уу баруун төсгөө айгүй хэцүү маш их хичээлээр шахдаг. Тэгээ баруунд их ном уншлаа. Хойно айгүй хүншдэг байсан. Бас тий ном их уншин. Тий тэгээ спортоор хичээлдэг. Би ч миний гидсэн дээр чинь 12 болчих байгаа. Аяа. Миний нөгөө 6-аас юу ч шатлаа шүү. Дөрөв игнэ гэсэн. 12 болчихоо гарангууд номын үл зүгээрстэй шууд л баг болчихгийн 7 жилээ тоолоо 7 жил. Таач тэгээд би тамирын сургууль төгссөн юм уу? Урлаг спорт энийг сүртэй авиас бол яг хөө. Гэхдээ бүсгүүчүүд айгүйх ингээд өөрийн мэдлэг ингээд над татагдаад байдаг. Номын бүр би ямар чадахгүй байна гэж. Тийм. Минаг бол миний төлөө бүрст алнаа л гэж. Чи бас залуу балуу гэж солиорох гэж байна. За оролцогчдоо баярлалаа. Одоо бид нэр хамтран ажиллаж танилцуулсны дараа нэвтрүүлгийг өргөжлүүлье. Улаанбаатар хотод 17 цаг 38 минут болсон. Түргийн хамтран ажиллагчаар UBS хоол эзнүү хүргээд үгүй гэсээр хамтран ажиллаж байгаа. За Улаанбаатар хотын үүлэн галтгоо болон ресторануудыг нэгтгэсэн хоол хүргэлтийн ап UBS юм аа. Энэ чинь бол UB Cafe охин компани. Тэгэхээр угаасаа хүргэлт нь яаж хурдан ямар гоё байх вэ те ойлгомжтой. За бүр холын зайд очлоо гэхэд ядчил UB Cafe машин таксинуудаараа ойрхон байгаагаар сэлгээл хүргэж штэ. Бүр адгийн наацхан. Тэр чи UBS гээд бүр ийм мопедтэй баахан залуучууд байдаг зүгээр. Тэднэр сүлжээ даалга болд юм билэ. Тэгэхээр баг төгжрөл бол тэднэрт нөлөөлөхгүй байгаа байхгүй юу? Төгжрөл нөлөөлөхгүй. Тэгээд янзын гой юунууд байлаа шүү дээ. Ресторанууд байлаа шүү дээ. Тэр UBS руу орохлоо. Чинээр нөгөө хитгэн газар тавиагүй айгүй олон сонголттой тий. Супер сонголттой юм. Тэгээ энэ ч нөгөө юу юм бэлээ. Одоо хідүүлээ зүгээр өөрийнхөө
гэртээ ингээд захиалчж болно. За бүр ажил дээр ингээд хамт олноо хамруулад өдрийн хоолоо захиалчж болно. Өдрийн хоолны хүргэлт бүр ингээд онцгой одоо 1 хоол захиална уу, 10 хоол захиална уу, 30 хоол захиална уу, яг цайны цагийн захиалга бол хүргэлт нь ерөөсөө нэг хаягаараа захиалах юм бол 1000 төгрөг. Тэгээ ерөөсөө нэг газар л ирж байгаа бол тэр 30 хоолж байсан 1000 төгрөгөөр Нэг хаягаар захиалах юм бол шүү. Ганцхан нэг хоол захиалах биш юу юм биш тий. Орой ер нь бол бас уух юм бас хоолтгоо зүг захиалж болох юм биш тий. Тэр стамар юм билээ. Чи нэг ингээд нөө баруунд төрөө тэгээ хойн сурсан гэдэг утгаараа энэ айгүй олон ингээд дандаа гадаад нэртэй ресторанууд байгаа байхгүй. Эднэрийн нэрийг бүгдийг нь уншаад өчтөө. Ийм олон нэрийг нэг дөр хүмүүс уншихаар тогтоодог юм аа. Мангар зайлтай. Одоо хэд болж байгаа 5 өнгөрч байгаа тийм үү? Одоо жишээлбэл би бол яг энэ ажил гэрийн хооронд нэг цаг явчихдаг байхгүй юу? Эднийх бол яг нэг цагийн дотор л хүргэнэ гэж байгаа юм. Би ажлаас гарахтаа захиалчих юм бол яг гэрт очиход халуун хоолн дээр очиж байгаа байхгүй юу? Хоол айл язур болцсон. Тий UBX гэдэг бас аппликейшн татах ёстой. Тийм. Нөө хай гэдэг нь UBX гэдэг өнө аппликейшн хэлээд байгаа байхгүй юу? Аппликейшнээрээ ингээд нэг хоол 10 хоол захиалсан ингээд хаягаараа өдрийн хоол нь 1000 төгрөг гэсэн үг. Орой хоол нь бол тий ингээд огтуулаад захиалчих юм бол гэрт нь өрөөж өгнө гэдэг. Одоо яг ингээд гэрлүүгээ явж байгаа хүмүүс бол UBX дээрээ захиалчихад л те гэртээ очиход халуун хоолтой нөө хоол унд нь санаа зовох зүйл байхгүй. Очоод хоолоо идчихээ сайхан телевиз үзээд амрах шиг ямар гоё юм. Тийм шүү дээ. Нэрээ би нөгөө нэг эдгээр чинь нэг урамшуултаа байгаад байгаа шүү дээ. Одоо эхний аппликейшнаа татаад эхний хоол захиалган дээр 8000 төгрөгийн урамшуулгдсан байгаа байхгүй юу? Гэхдээ тэр 8000-ыг нь би дараагийн 2 дуудаага захиалах юм бол тэндээс нь 8000 хасчихна гэсэн үг. Тий. Тэрийгээ би нэр ашиглаагүй байгаа нэрээ. За төлөв хөрөнгө мэдээллийн 77 T5 16 гэдэг утаснаас аваарай. 77 T5 16 16. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хоолоо эзэн үү хүргээ түгээх зураатаар UBX хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За туулын хэрэг 204.7 өргөлжилсээр байна. За дараагийн асуулт Анж дээр очсон. За өрсөлдөгчөө яаж нэвтрүүлгээс хасах хорон арга хуваалцъя. Одоо хорон найруулалт явагдана штэ. Одоо Монжи гэдэг нэг хөдөөний нэртэй хүүхэд байгаа. Тэрийг одоо яах вэ? Уг нь юм л дээ. Яг ингээд шууд зодж болохгүй байгаа гэдэг. Айгу хийсэн байгаа. Шууд зодчлаар яг өөрөө Мина номын хоёр шиг шууд зодтолж болохгүй болчиход тийм. Тэгээ энэ хоёр ч яг шууд зодтолцсон л та. Ингээд ер нь гадаад хэлээр л одоо тултгаас өөр аргагүй болно. Тэгээд би бол одоо энэ бас баруун маруун төгссөн хойн сурж исэн мурж исэн гэдэг юм л дээ. Тэгээд яг одоо юу л ус тосыг нь ялгаад өгөх байлгүй те гадаадаар ярилцах тулаанд дуудана гэж бодож байгаа. Угаасаа тэрнээс өмнө хасагчих واخ угаасаа нэвтрүүлэг эхлэхдээ л ойлгомжтой болоо явцсан шүү дээ. Үзэгчийн судалсан. Тий оролцохгүй болохоор сүүлдээ айгүй бол камерын ч ингээд нэг тийм энжел ахыг авахгүй хоо ерөөсөө. Тэгээд өглөө хар ураар босоод камерыг нурдвал ганцаараа гүгээд байгаа дэр. Ганцаараа гүгээд баахан камер авч байгаа. Тэгэл edit дээрээ зүгээр ингээд бүгдийг тий анжаа ингээд бүх хүмүүс унтангуудтай камерын өн бас л анжгаа ганцаараа л байж идэг. За Анжел Номи би ихтэй яана би нэг яахгүй өрсөлдөхөө болцсон. Би буцаад нөгөө нэг нэвтрүүлгийг явц дундор миний сэтгэл хувираад Анжел дээр очсон. Дөрөв номертэй Анжел. Та саналаа өгөөрэй. Ер нь нөгөө нэг эрэгтэй хүн чинь нөгөө нэг эмэгтэй хүн чинь нөгөө нэг юунд татагддаг юм бэ лээ. мөнгөнд Тэр ганцхан юм шүү дээ. Ганцхан өгүүлбэрээ дараа үүсээ би болсон шүү дээ. Яа ингэж Тэр чинь мөнгө хэлгээрээ муухайгаад байгаа байхгүй юу? Орцсон шүү дээ. Орцсон. Энэ чи юу ахгүй юу? Ер нь бол мөнгөндөө чухал биш заяа. Энэ хүн ингээд юм болгож чадаад байгаа байхгүй юу? Энэ хүний сэтгэл цагаан. Үгүй цагаан биш ахаа. Ер нь юм болгож чадаад байгаа. Тэгээ гэтэл яг адилхан оролцож чинээсээ нэг нь юм болгоод нэг нь зүгээр мөнжил гэдэг нэрнээс цаашгүй суугаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд Angel дээр би сонгосон. За аргагүй үнэхээр ирээнд ингэж амьдэрсэн үү? Мөнгөний үнцнийг мэднэ. Маш сайн мэднэ. мөнжил хороо яриараа. Би надад хор байхгүй. Ер нь бол би хэнийг ч хасах хэрэггүй юм байна.
Тий угаасаа өөртөө ингээд тэр Анжел хөрх юм ер нь ингээд хинч тоохгүй байгаа явчлаа. Араас нь хин номи угаасаа тоогдохгүй ойлгомжтой болоод ингээд Анжел руу явчлаа шүү дээ. Энэ хоёр удахгүй ингээд хасагтаа эхэлнэ. Тэгээ номи ч ингээд улаан цайм амар мөнгнөөс болоо яваад байна шүү дээ. Номи ч ихтэй. Хүний ингэж ярьж болд юм уу? Биш номи. Чи тэгтээ гэрлээ хасахтлаар ярих хэрэгтэй байсан шүү дээ сая. Тэгээд наад чи харин өрсөлдөхгүй шууд ингээд тань руу явцсан байхгүй наад. Тийм болохоор өвн би гэрлэлтэй өөрсдөө шаардлагагүй. Нэвтрүүлгээс хасагдсныхаа дараа Анжел мөнгө авахгүй. Бага шүү. За. Юу нэрд хүмүүс ингээ өөрсдөө айгуу гоё. Тийм. Йоо. За, угаасаа манай өрсөлдөгч Наоми ингээд өөрөө ингээд байр сууриа тавиад өгчлөө. Гэхдээ угаасаа нөгөө нэг юм итгэхгүй оролцогч нар угаасаа хүссэн үсээгүй ингээд хасагдах нэрийг дугуулж штэ тий. Тин шиг амархан юм байхгүй штэ. Тэгээд шалтгаан нь нэвтрүүлэгт итгэхгүй оролцсон. Ядаргатай. Хайрцагтай байгаа штэ. Амар идэвхтэй би бүр ингэ сэлгэж мэлгээ тий. Амар хөдөлгөөнтэй байгаа штэ. Хоёр залуугийн хооронд гүйж өгөөгээд татчихсан. Жинхэнэ анхаарлын төвд орчих байхгүй. Яасан ухаатай хүн бэ? Хоёлаа гялс хасагдах үе эхлэхээс өмнө үерхснээ зарлаа мөнжил. Тэгэхгүй бол хоёлаа айгүй эвгүй байдалд орох гээд байна. Шүн номи орж ирээд байгаа хурж ирээд байгаа. Өө нөөц өрөөрөө дураараа орохгүй. Хоёлаа л хамт орно. Дураараас номи чарн орыг оо тэр өрөхийн чи эвтэк эвдэл огоо. Даагуур нь ухцсан байлээ. Йоо ямар дураараа юм бэ те. Ямар амар хүмүүстэй нэг өдрөлт ороод байгаа юм бэ энэ одоо. Амар яана би ч ингээд хойн сураад баруун төгссөн болохоор болохгүй үстэй яана гэж чи зүгээр оголцсон. Номич тэгэл Манай хоёр тэрний чи хойдлоор нь ухцсан шүү дээ. Тэгээд хаяад нөө камернаас нуугд тэнд чи орж байгаад юу яадаг байхгүй. Хөдөр тоглодог байхгүй. За манайхаа одоо ингээд Эрдэмэд саналаа нэгэндээ өгөх цаг ирлээ. За түрүүн чин Анжелаас асуулт ихтэй одоо Номи. За дөрөв хөтлөгчийн хэн нь ялагч болох вэ? За Адан Номин бэдэн мөгийн бэдэн гэрлээ гэдэн Анжаа. Энэ чинь хосоосоор биш юм уу? Үгүй шүү дээ. Нэг нэгээрээ юм уу? Анжел саналаа өгч байгаа юм уу? Тийм ээ. Тэгэж намайг аваа явна. Чи баг нэг уучлаарай энэ нөө асуултаа зүг ойлгоогүй шиг. Хамгийн түрүүлж хасагдах хүн гэж ойлгоод ээжил дээр өгөөд өөртөө шууд нэрээд мөнжил энэ саналаа өгье. Би юу яана өөртөө саналаа өгдөгөө ер нь бол. Яа энэ аюу тэнэг залуу. Ийм л байгаа юм да. Чи ийм л хүн сонгосон шүү дээ. За би Номи дээр өглөө. Чи тэгээ Номи хөдөлгөөнтэй байсан гэдэг. Би нэг актер мөнгө өгч чадахгүй ч гэсэн саналаа бол Номид өгч чадлаа бас. За. Окей. Мөнгөтэй мөнгөгүй мө. Номидоо би саналаа хэмжээний зөрөгтэй хүн шүү. Би ийм зөрөгтэй хүн шүү би бас. За Номи ингээ хоёр санал авцсан уу тийм. За окей. Санал асуулгын дүүн гарсан байна. Яг одоо манай лайвыг 681 хүн үзэж байна. Харин санал асуулганд 436 хүн оролцсон байна. Сайн байна. За, дөрөв хөтлөгчийн хэн нь ялагч болох вэ? Адан Номи буюу Номин дээр бид хоёрын саналыг нэмээд 108 хүн буюу 32%. Оо. За, монголчууд айгүйх ирээ явдаг л та. Мөгийн дээр өөрөө саналаа өгөөд 74 буюу 22%. За, гэрлээ буюу Мина дээр за, хинч саналаа өгөөгүй ч гэсэн 217 буюу 35%. За, Анжел дээр 40 буюу 12%. Номын өгсөндөө 40. Тийштэй чи. Номын өгсөн шүү. 17% байгаа өстэй бараг. 41 буюу 12%. За, нэвтрүүлгээс гараад. Хой, ажиллаа. Ажлаа мөнгө авъя. Хой, ажиллаа. За, ингээд миний төлөө саналаа өгсөн 217 хүндээ баярлаа. Та хэдэн хувь гэлээ гэж? 35. 35. Чамд
108 хүн санал. Чи ойрхон шүү. Их ойрхон шүү. Аяа 32% гэж 3% ялгаа. Ягаад ч хөөс өөрөө ингэж айгаад уг нь үзэлцгээр л байсан байхгүй тий. Тийм шүү дээ. Окей, тэгээ би үзэлцээ гэсэн чи надаа ингээд тэр хөрөх цэг маань айгу сонирхолтой болсон байхгүй юу? Чамайг хойноос чи мөнгөөр дэмжих хүн байгаа шүү дээ. Яа. Чи юунаас ч яахгүй орох хэрэгтэй шүү дээ. За өөжид Зүгээр ингээд санал асуулт дуусаагүй байсан байхгүй. За ингэсэн. За одоо хэнийг нэвтрүүлгээс хасах талаараа саналаа өгнө. Яагаад хасах болсон талаар? Гэлс Монжил. Би юу? Би тэр Энжел ахыгаа хасъя доо. Би ч гэсэн. За би ганц боломжтой үнэ яг хасах даа. би Монжлыг хасъя. Хөдөө нэртэй нэг нэвтрүүлэгт оролцмооргүй байна. Шат хөдөө нэртэй юм байна. Монжлыг Би хасъя. бас Монжлыг хасъя. Тэгэх юм бол угаасаа Энжел ах маань намайг сонгоо тэг гэрлэж Тийш. ялагдана. Мина маань ялагдана. Бас Тий. санаатай. Тий. За. Окей, тэгтээ хоёр хүний санал авснараа угаасаа нэвтрүүлгийн дүрмийн дагуу Энжел ч хасагдцсан. Монжил бас хоёр хүний санал авсан. Оо тийм биш дээ. Тий. За хоёр өстө жигнэсээ алалц. Зодтолтгоо. Тэмбэт чуа. Тий. Энэ ингээ нэг амар юу юм аа. Жохон зэрлэг хүүхнүүд байна. Шууд та хоёр угаасаа хасагдаад шин залуучууд орж ирнэ. Тэгээд битээр нэвтрүүлгээ өргөжлүүлнэ те ном. Уучлаарай. Би харин энэ би саналаараа гараа. Айгүй юм амар өсвчүүд байна. За. Түрүү өөртөө зодтолцсон шүү дээ надад ч. Амар би жоо хайгаад байна. Сосүси. Амар имэгтэйчтэй. Зүгээр. Ой, задал. Тэгээд ингэдэг те. Туудгоодын маань ариун лагшин туудгоодын маань иргэдэр ээжтэй. Цус үзье гэдэг. Ой, ямар амар. Цус үзье гэдэг. Би өөрөө сайн дураараа гараа. Уучлаарай. Арай зиндаа нэхгүй байна. За би одоо минаш гэрлээсэн байгаа шүү. Сосүси. Боловсрол ёстой болохгүй байна. Би ирээ яваг амар олон жил болж байгаа. Айж байна. Зүрх өстэй амар. Энэ юусоо хасагдчихж байгаа хүмүүсийн үг. Тийм яг үнэ. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 28-ны даваа гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дижитал зэлийн өөрсдгийг нүд өрөмхийн зур Simple за мөн UB-ц холойц нүү хүргээд үгийг сураатагаар хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3